Зохиолч хөх толбот төмөр очир. Улаан хөшгтэй байшин өгүүлэг. Бэлгүүн өглөө эртлэн босч шинэхэн авсан дугуйгаа жин дааган толгой өөд өгслөө. Зуны өглөөний тунгалаг агаар моддын үнэр, шувуудын жиргээ, магшин гих нарны гэрэлгээд байгалийн үзэгдэл бүхэн сэтгэлийн сэргэн. Хотын хог новш, тоос шороо, утаа тортог, түгжрэл бухимдлгээд хүний сэтгэлийг тавгуутүүлдэг бүхнээс залхаад 2 жилийн өмнө хотоос зайдуу цуслангийн газар хашаа байшин худалдан авч тэнд төвхөнжээ. Нойромглох эхнэр охин хоёроо хацар дээр нь зөөлөн үнсээд инээмсэглэн гарахад төрсөн тэр тансаг мэдрэмж одоо ч үргэлжилсээр байх нь таатай. Толгойн орой дээр гарч ирэхэд урин салхи сэвэлзэн орчин тойрны юмс алган дээр тавьсан юм шиг илхэн. Өөрийнх нь хашаа байшин, хашаан доторх мод бут, саарлангийн суудлын машин, нохойны үүр, тэрийн хэвтэж буй нохой гээд бүгд нүдэнд дулаах. Гэр орноо анх удаа харж байгаа юм шиг удаан ширтэв. Зөв юм хийсэндээ тэр үргэлж баярлж явдаг билээ. Эхнэр нь бие давхар удахгүй дахин шинэ хүнтэй болно гэхээс өөрийн ирэхгүй хайр ундрна. Эрвэн сэрэм модтой толгойн орой дээр гоёмсог сраалжин хашаатай тоглог 2 давхар байшин хавар баригдсан юм. Тэр байшинг шохоорхон харав. Бэл бенчинтэй хүний л гэр орон байх таа гэж бодлоо. Хашаан дотор машин тэрэг хүн амтэн эс үзэгдэнэ. Байшингийн том том цонхнуудад галуулаан хөшиг татаастай байгаа нь анхаарал татав. Улаан өнгөн дуртай хүн юм байх таа гэсэн шүү юм бодоод дугуйгаа яарангуй жийсээр толгойг уруудан буулаа. Гэртээ орвол эхнэр охин хоёр нь сэрээгүй л байв. Ер нь амралтын өдрүүдээр толгойг байнга тойрч бай гэж шийдлээ. Дараагийн амралтын өдөр эртлэн босоод дааган толгой өөд өгслөө. Оройд нь гарч ирээд түр амс хийв. Мөнөөх байшин руу хараачилбал гаднах түшлагтэй сандал дээр нэг хүн сууж харагдана. Эзэн нэрсэн байх нь гэж бодоод дугуйгаа жин хөдлөх гэтэл хүн дуудах шиг боллоо. Эргэж харвал мөнөөх түшлагтэй сандал дээр сууж байсан хүн босчихсон гараараа даллаж харагдав. Жаахан гайхс хийсээр байшинт өгч очлоо. Өндөр туранхай живэр сахалтай хижээлдвэр хээ хуваартай гоёмсог хашааны явган хаалгыг нээн гарч ирв. Цонх гор царайтай тэр хүн инээмсэглэн дөхөж ирээд гар барин мэдчлэв. За дүү, энэ хавийн хуу? Тэмээ, манайх энэхэн доор бий. Аа гэд сахал тэр халааснасаа тамхи гарган нэгийг сарвайв. Хоёул тамхи хасаан цоглолзуулан сорж хэсэг зогслоо. Үл таних хүн ах нь би жаахан таарав. Эрүүл агаарт байх гээд энд газар авч байшин барьсан ухаантай. Манайхан хотод шигдээд нааш ёр зүглэхгүй юм гээд гэмшингүй инээмсэглэв. Бэлгүүн дэмийл толгой дохилоо. Ахынхан нэрийг Бэхтэр гэдэг. Ганцаараа болохоор жаахан уйдах маягтай. Дүү дугуйгаар аялахдаа ахынхаараа орж гарч угаарай гэлээ. Бэлгүүн гой байшинд орж үзэх хүсэл их байсан ч нэрлэхэх сэтгэлэн дийлээд за би дараа танайхаар орё гэж талархан толгой дохиод дугуйндаа мордов. Сэлгэр том хашаанд битүү мод бут тарьсан, цэцэг навч алгалсан гаднаа гоёмсог сүүдрөвчтэй 2 машины гаражтай юм бүхэн нь эмх цэгцтэй. Бэлгүүний мөрөөдлийн байшин байв. Дотроо бол хачин гоё байгаа даа гэж бодхоос орж үзэх хорхой нь асна. Дараагийн амралтын өдөр заавал орно доо гэж өөртөө амлаад гэр өөдөө явлаа. Тэнгэр хэвхэрлэн чихүн салхи хүлээсэн нэм гарагийн өглөө дугуйгаа хүчлэн жийсээр ааг амсгаа өндөрхөн толгойн орой дээр гарч ирв. Хэсэг зур амсгаагаа дарахаар дугуйнаас буун төрсээр хашааны үүдэнд дөхөж очлоо. Бэхтэр цонхоороо харж байсан бололтой гараараа сарвчлан гарч ирв.
Найрсаг инээмсэглсээр ойртон ирж "Өнөөдөр сэрүүхэн өдөр болох нь. Дүү орж халуун кофе уув" гэд хаалгаа дэлгэлээ. Тэр хоёр нүүр хагарсан урдын танилуудын ясаар гар барилцаад дотгошоо оров. Босго даваад л бэлгүүн гайхан алмаарчээ. Цэвэр модоор доторлсон байшингийн ханд уран зургууд өлгөөстэй. Голын том буудан дээр баавгайн арс дэвсэж, ард нь баавгайн толгой өлгсөн харагдана. Модны ураар хийсэн амьтны дүрс бүхий баримл сэлбэрүүдийг донжийн олон баярлуулжээ. Тавилга сэлтийн дам модоор уралсан, нүдэнд дулаахан, аргагүй л хүн болгоны мөрөөдлийн байшин гэж хэлж боломоор тийм сайхан орон гэр байв. Бэгтэр түүнийг суудалд тоглохыг урайд. "Дүү яраагүй бол ахтайгаа жаахан хууч хөөрөхгүй юу? Ах нь гялс мах шараатхыг" гэв. Ийм сайхан хүнтэй танилцсандаа сэтгэл нь догдолсон бэлгүүн "Амралтын өдөр юм чинь яарах юм юу ах вэ ах" гэж цовоо дуугаар өгүүлэв. Удалгүй үхрийн шарсан махны ходоод гжигдсэн үнэр өрөөгөр нэг тархлаа. Гэрийн эзэн хөрөгчөө уудлан мөстэй виски шараариг гарган ширээн дээр тавилаа. Хамтдаа хачиртай шарсан талах идэж шар айргаар дарвлав. Бэгтэр тамхиа ашлан татаж хэсэг дууга хураан сууснаа. Дүү өөрийгөө танилцуулаач гэхэд дүү нь ойн инженер мэргэжилтэй, гэр бүлтэй. Охин маань одоо 5 настай. Эхнэр багш мэргэжилтэй. Би давхар болохоор охиноо хараад гэртээ суудаг. Би үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан юм. Ой мод гол устай ойр эрүүл агаартай газар амьдрий гэж бодоод 2 жилийн өмнө энд суурьшсан. Одоо энд ойрхон мод үржүүлгийн газар зөвлөхийн ажилтай гэд инээмсэглэв. Бэгтэр толгой дохин сууснаа. Ах нь үл хөдлөхийн 8 хийдэг ухаантай. Би жаахан тааруу болохоор найздаа хамаг юмаа даатгаад энд даяанчлан суунда гэд хөхүүнээр инээмсэглэв. Бэлгүүн байшин доторхыг шохоорхон харж хэсэг сууснаа. "Та ан хийдгүү?" гэхэд "Үгүй, ахан зүгээр л сонирхогч" гэд ширвээ сахлаа илбэн инээмсэглэв. "Миний аав жинхэнэ хөвчин гөрөөчин хүн байсан юм. Баавгай, буг, гахай, гөрөөс гээд тураг анд дуртай. Хангай хайрлсан аавынхаа хишгийг мөн ч их хүртсэн дээ. Аав маань ануухан миний л насан дээр антайгаа хөөцөлдөж яваад хөвчтөө өөд болсон доо хөрх" гэд дууга хураав. Байшин дотор ханын цаг чаг чаг хийхээс өөр аниргүй агчиг боллоо. Бэгтэр "Дүү ан сонирхдаггүй" гэж нам гүмийг эвдэн зөөлөн дуугаар асуув. Бэлгүүн толгоогоо илэн "Би буу шийдэн барьж үзээгүй. Манай өвөө сэлэнгийн уугуул хүн, мундаг анчин байсан гэж мэдэх хүмүүс нь үлгэр домог шиг л юм хуучилдаг юм. Одоо 80 хол гарсан тэнхлэн хөгшин нутагтаа амьдарч байгаа. Анчин өвөөгийн үрдсэн болохоор би яаж зүгээр байх вэ? Загас жарахаа эргүүлнэ. Завжлөө гарвал хараа өрөөрөө гараад давхицдаг" гэд инээмсэглэлээ. Бэгтэр түүнийг ажих мэт удаан харж сууснаа. "Гөрөөчин аавын минь ангийн хорхой цусанд минь байдаг бололтой. Би ангийн тухай ном сэтгүүл, эвэр туруу, баримл чихмэл, зураг чимэглэгээд элдв юм цуглуулах дуртай. Бас ч гэж өөртөө зөв загасчин шүү" гэд мушилцав. Тэр хоёрын яриа ангийн сэдвээс халин эв гав нээлж элдвийг хүүрэнсээр нэлээд уджээ. Хэн хэн нь сэтгэл хангалуун гар барин салцгаав. Дараагийн амралтын өдөр бэлгүүн өглөө эртлэн босч сурсан зангаар дугуйгаа жийсээр дааган толгой өд өгсөв. Мөгний манан нэвсийн бууж чиг үнэртээд аятай сайхан байлаа. Хашааны үүдэнд ирэхэд Бэгтэр мод бот цэцгийн мандлаа янзлан хашаан дотроо нааш цааш холхиж байв. Бэлгүүнийг хараад толгой дохин инээмсэглэж хурдан алхалсаар хурч ирэн хаалгаа онгойлголоо. Тэр хоёр мэд мэдээд гэрт оров. Бэгтэр кофе нэрж хөрөгчнөөсөө утсан загас гаргаж ирлээ. Ширээн дээр шар айраг өрж тухлан суугаад "За хөө, танаа нутгийн загас та. Би найздаа захиж авахулсан юм.
Болооч цагаам харивнтай сайхан загас шүү. Нэрлэлгүй цоогл хэмээн тавгтайг дөхүүллээ. Хоёул утсан загас амтрхан идэж шараа эргээр дарвлан хэсэг суулаа. Бэгтэр тамхиа тамшаалан татах зуур бэлгүүн рүү ихцлэн харж ахын чамайг анхаарахад итгэж найдаж болох залуу шиг санагдсан юм. Өөрийн амьдрал тохиолдсон гашуун түүхийг хэн нэгэнд ярих дургүйч ягаад ч юм шамд ярьж сэтгэлээ онгойлгомоор санагдлаа. Миний дүү битгий буруугаар ойлгоорой гэд мөстэй вискинээс шилэн аяг дүүргэн хөнтөрч орхив. Энэ нэрэ бэлгүүний сонирхлыг татсан тул дэмнэх үүднээс "Өө ах минь, санаа зовлтгүй. Дүүн ойлгоно. Эр улс байна да" гэж дог царай гаргахыг хичээн хариулв. Бэгтэр бөгшүүлэн ханиалгаж уртаа санаа алдаад. Ах нь залуудаа нүддүүрэн царайлгах нэртэй цэцэг цэврүү шиг сайхан охинтой байлаа. Охин маань 5 нас хүрдэг жил зуныхаа амралтаар хөдөө эрүүл агаар мэдээ цагаан дээр хэд хоног гэж бодоод эхнэрийнхээ нагзэгчинд хүргэж өгөхөөр явсан юм. Энүүхэн Эрдэнэ сумд байдаг айл л да. Хөдөө гарсны 2 хоноод 3 дахь хоногийнхоо орой гэрийн зүг жолоо заллаа. Хашааныхаа үүдэнд ирээд дуут дохио өгөхөд нохой маань уяага тасдах чахан дүүлэн хуцж байх юм. Баахан гайх сэтгэл төрсөн ч онцгой бодсонгүй. Эхнэр гарч ирсэнгүй. Уг нь хагас өдөр амарч байх ёстой хүн. Унтчихсан болов уу? Эсвэл айл руу орсон болов уу гэсэн шүүн бодоод дотгош орлоо. Тэгтэл эхнэр маань орны урдуур гар нь унжчихсан. Нүүр царай нь нэг л биш хэвдэж байх юм. Бушуухан гүйж очиод гараас нь татлаа. Бошинцных нь ингэр заам урагдчихсан. Нүүр нь хавгинсан, ямар ч ухаан мэдрэл алга. Хүзүү хоолой нь хөхөрчихсөн, хүнд зодуулсан шинжтэй. Ямар ч амьсгал, амьд хүний шинж алга. Зүрхийн чагнж үзлээ. Аль хэдийн зогсжээ. Балмагдсан би бачуурч байдгаараа орилж бархиран тусламж дуудлаа. Ингэж эд сайхан цэцгэлж байсан амьдрал юм нь хагцлын хар сүүдэр дайрсан юм. Бодлоггүй цагдаа түргэнгээд зэрэг шахнал давхилдж ирлээ. Би ч ухаан санаа дэн дун юу ч болж байгааг мэдэх юм болго. Цагдаа нар гэрт гадааг үзлэг хийн бужигналтна. Дарга нь болтооны хүн маргааш өглөө 9 цагт цагдаагийн хэлтсийн 101 тоот өрөөнд ирээрээ гэд нэрийг хуудас өгөв. Дамнуур дээр эхнэрийн минь даавуугаар бүтээж аваад гарахад тэнгэр хөмрөх шиг л болсон юм. Тэр шөнө манайхаас холгүй суудаг газар дээрх ганц эгчиндээ очиж хонлоо. Хоногч гэжтэй. Эгчвд хоёр бие биенээ уруу татан уйлж унжсаар шөн дундалсан юмдаг. Үүрээр жаахан дуг хих хайдаад нүүр гараа угаан сэргэж цагдаагийн хэлц рүү явлаа. Заасан өрөөнд нь орж очлоо. Дислэгч цолтой малгар шар залуу намайг хүлээж сууна. Ховын мэдүүлэг аваад болсон явдлын талаар ярьж өгнө үү гэж уриалгахан хэлв. Би ч бүхэл юмаа нэгэнгүй тоочлоо. Малгар шар 2 гараа хооронд нь өрчин хэсэг сууснаа хоолойгоо заасан. Танай гэрт шинжээчийн баг үзлэг хийсэн. Гаднаас хүн орж ирсэн улмөр олдоогүй. Тиймээс таныг сэжигтнэр татж 72 цаг саатуулах үүрэг мөрдөх тасгийн дарга өгсөн. Гэт нэг цаас түлхэн над руу ихслэн ширтэв. Үхэл хагцлын зовлон нэрвдээд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон намайг даажигнан тохуурхж байгаа юм шиг санагдан уурлан бачимдаж суудлаасаа усх юм бослоо. Ямар нэг юм хэлэх гэсэн боловч багтарсандаа амнаас хий гарсангүй. Мөрдөгч та тайвшир. Дүрм журм нь ийм юм. Бид хэргийг мухарлан шалгахын тулд ингэх учиртай байдаг юм. 72 цагийн дараа таныг суллана. Таньдаг мэддэг өмгөөлөгч байхгүй бол бид эндээс хүн томилоод өгье гэж аргадангүй хэлв. Үхэл хагцлын харанхуй манд хөл алдаж ухаан санаа тэнж төөрсөн би тэр үед дараа нь яах бол гэж юу ч бодсонгүй. Тэгээд л саатуулах байр руу ажигдлаа. Эхнэрийг минь хэн яах гэж хөнөөс юм бол гэсэн иш мухаргүй бодол намайг тарчилгаж байв. Маргааш нь
Саатуулах байранд мөнөх малгар шар мөрдөгч ирж байцаалт авлаа. Танд өсгөнзөн сансан хүн байгаа юу гэв. Бодоод тийм юм ёстой толгойд орж ирсэнгүй. Хүнтэй ам мурих, сайдах муудахын бишгүй гардагч арай нэгнийхээ амьд хүрэхээр тийм ноцтой шалдаг юу ах вүлээд. Байхгүй л гэлээ. Мөрдөгч. Та их нэртэйгээ муудалцж байсан уу? Хаяа маргалдах юм байдагч тийм ноцтой юм болдгоо. Дараах нь хоёулаа уучраа олоод л эвлэрчгдэг. Та их нэртэй гар хүрч байсан удаа би юу? Ёстой тийм юм байхгүй. Та их нэрээ хэн нэгэнтэй харддаггүй? Үгүй ээ. Хардж байсан удаа байхгүй. Манай их нэр журамтай бүсгүй. Мөрдөгч үзгээрээ ширээ тогшин хэсэг чимээгүй сууснаа. За би маргааш ирнэ гэд хар цүнхээ аван босов. Хоолунд ч хоолойд авахгүй өмгөр өрөөнд ганцаар хавгинан холхиж хайртай хантайгаа жаргалтай өнгөрүүлсэн 5 жилийн амьдрал нүдний урдуур жирэлцэн. Юу ч мэдээгүй яваа. Ээжгүй болсон охиноо бодхоос нүдэнд нулимс хурна. Цаг хугацаа зогссон мэт хачин дүнсгэр уйтан өрөөнд цээжээ игштэл санаа алдаж гашуун хар нулимсаа залгилж сууснаа. Саатуулах байрнаас гарах өглөө малгар шар мөрдөгч сараалжны завсраар нэг бичгөөгүй. Суллах тушаал юм байлгүй дээ гэсэн шүү юм бодоод гүйлгэн уншвал намайг сэжигтнээр тооцсон 1 сар хорих тогтоол байхан тэр. Ингээд л бүх юм орон гороо иргсэндээ. Саатуулах байрнаас шууд урчлан хорих төв рүү ачигдлаа. Би ямар гим нүгэл хийсэн болоод ингэж амьдын тамд унж байгаа юм бэ гэж бодхоос гол харлаж сэтгэл бачуурна. Хорих төв дээрээ тэгэхэд хонлоо хинч намайг дуудаж байцаасангүй. Нөгөө малгар шар мөрдөгч ор сурггүй. 10-аад хонж байтал эргэлт ирлээ гэсээр намайг дагуулж гарав. Уулзалтын өрөөнд муу эгч минь тортой юм барьчихсан нулимсаа арчиж зогсоно. Унжгар царайтай нүүрнүүд нь хавдчихсан эгчигээ хараад дотор өмрөөд ирв. Хоолунд ч хоолойд авсангүй. Хоорондооч юм олигтой ярьж чадсангүй. Ааг зоог гэсээр уулзалтын цаг дуусв. Эгч минь салхтаа. Дүү минь эр хүн шиг тэсвэр хатуужилтай байгаарай. Үнэн ялдаг юм шүү. Бүү цөхрөөр гэд хоолойн ээдрэн хэлж билээ. 14 хоногийн дараа байцаалтын өрөөнд дуудлаа. Ширвээ сахалтай ширүүн төрхтэй 40 орчим насны булиар өөрийгөө хүн амны онц ноцтой хэргийн ахлах мөрдөгч хошууч иргэдэл гэж танилцуулав. Гаднаас ахин дуу насны халзан толгойтой намхан цулцгар шар хүн орж ирв. Миний өмгөөлөгч бат хүрэл гэж хүн аж. Мөрдөгч би хэргийн материалтай чинь танилцлаа. Танай гэрээс чиний гутлын морь талигаачийн цогцсоос гарын хээ чинь илэрсэн. Өөр ямар нэг улмөр олдоогүй. Тиймээс чи эртхэн хэрэгэ хүлээвэл оногдох ялж нь хөнгөрнө. Сайн бодож үзээрэй гэж тулган хэлв. Би ийм үг сонсон чиний санаагүй болохоор сүхтүүлсэн үхэр шиг ухаан санаа манарч гар минь чичирч байв. Би яасан гэж ихнэрээ хөнөх вүлээ. Та нар алуурчныг олж чадахгүй аргаа барахтаа намайг гүтгэж хэргийг хаахаар шийдвүү гэж шазрун хэлээд өндөлөв. Ар зогсож байсан өмгөөлөгч мөрөн дээр зөөлөн дарж намайг доош суулгав. Мөрдөгч над руу муурын шиг ногоонуудаараа ховсдох мэт ширтэж. Хинч өөрийгөө алуурчин гэж хэлдэггүй юм. Нотлох баримт байгаа цагт яаж ч гүрийгээд хэрэгээс мултарч чадахгүй шүү. Нас чинь залуу байна. Чи сайн бодоорой гэд суудлаасаа босов. Өмгөөлөгч бид хоёр өрөөнд үлдлээ. Яах учраа болохгүй нүрээ даран доош тонгоон суулаа. Өмгөөлөгч миний мөрөөр аргадан тэрвэрч дүү минь хэл хүүгээ сайн бодохгүй бол хуулийн хүмүүсийн аманд унана шүү. Ахын чамайг буруугүй нотлохын төлөө чаддаг мэддэг бүхнээ хийнэ. Иймэрхүү хэлс гүжир хэрэгтэй бишгүй л
Нэг тулж явлаа. Туулж гарлаа. 30 жилийн өмгөөлөгчийн туршлага байна. Чи санаа зовлтгүй. Хэл хүүгээ л сайн бодож бай. Уур бухимдал ухаан иддэг юм. Тайвшраад сайн бодж үзээрэй гэв. Өмгөөлөгчийн үгэнд сэтгэл минь багч гисэн онгойж харанхуй дунд гэгээ олж үзэх шиг санагдав. Хорих байрны нэг хэвийн уйтгартай өдөр хоногуд төөлвөр хорхой шиг мөлгсөөр сарын нүур үзлээ. Бээлийн чинээ охиноо санаж битгэрч өгөхээ шахав. Мөрдөг чирэгдэл сар дуусах гэж байхад нэг юм ирэв. Тэгээд мөнөөхөл асуултаа асууна. Би эхнэрээ алаагүй. Би ямар ч гэм буруугүй гэсэн үгээ тод шиг л давтсаар байлаа. Хорих хугацааг дахин 1 сараар сунгалаа. Ингэсээр бүтэн 3 сар хоригдож хэрэг маань прокурор шилжсэн гэсэн мэдгэл ирэв. Эгч өмгөөлөгч хоёр л хаяа нэг эргэж ирнэ. Шүүх дээр үнэн мөн нь олдноо. Би гэмт хэрэгт буруутгаж байгаа нотлох баримтуудыг няцаах болно гэж өмгөөлөгч итгэл дүүрэн хэлнэ. Би энэ үгэнд л найдаж байлаа. Ингэсээр шүүх хурал болов. Өөртөө итгэл төгс байсан өмгөөлөгч маань шүүх хурал дээр дуун цаашаа орчихсон нормгор амтан дүлий дүн боргин сууна. Нотлох баримтыг няцаах үндэслэлээж гаргаж тавьсангүй. Харин бүр залууг энэ насны алдааг нь уучилж өршөөн хөнгөн ял өгнө үү хэмээн гуйдаг байгаа. Ингээд ямар ч аврал өмгөөлөлгүй болсон би гэдэг хүн гүжир хэрэгт унж 20 жилийн хорих ял сонслоо. Шүүхийн танхим тэр чигээрээ дайвилсан эргэлдэг шиг. Адар шал хоёр нь байраа сольчихсан юм шиг. Тэр аимшигт өдрийг дурсахын ч аргагүй. Ингээд л шоронгийн мухарт хаягдлаа да. Бэхтэр хар дурсамжтай биеийн чихүүцэх мэт мөрөө хавчган дуугаа хураав. Тамхиасан хідэнтэй шунаглан сорж бүгшүүлэн ханиалгаад вискинээс хундгандаа ахин дүүргэн нэг ямсгаагаар хөнтрөв. Жаал уужир бололтой санаа алдаад ах нь аавын дуухта шохон чулуун дээр ажилдаг байсан. Тэгээд л уушгаа муудчихсан. Танилцаа дудаагүй дүүдээ дэми юм ярьж сэтгэлийн чилээвүүдээ гээд мушилцав. Билгүн ярианд навтан бие хураан хүчт сууснаа сая л мэдэрч займчин хөтлөөд. Зүгээрээ ах. Харин таны туулсан амьдралыг сонсоод их өрөвдлөө гэж үнэн санаагаа хэлээд ам нангасан мэт хүүтэн шараа эргэж залхилав. Бэхтэр тамхиныхаа утааг цагиргалуулан үлээгээд чамд эвгүй биш бол цааш нь ярьж өгье гээд хүн жаргал даадаггүй, зовлон даадаг гэж үний юм билээ. Чанга дэглэмтэй гяндангийн мухарт хаягдсан тэр цагаас амьдрал учир утгагүй үхмээр санагдж байсан ч хизээ нэгэн цагт үнэн мөн нь олдноо гэсэн горьдлого сэтгэлд минь голголно. Шоронгоос заавал амьд гарч охинтойгоо уулзах ёстой гэсэн ганцхан зорилго надад сэтгэлийн тэнхээ өгч байлаа. Хөөрхий эгч минь уйлралд нэг эргэж ирнэ. Уйлж унжсаар л буцна. Найз нөхөд цагаа болохоор царайгаа буруулдаг юм билээ. Нэг удаа эрэхтэй эгч минь охинтой ч уулзах санаатай нагц дээр нь очлоо. Тэгсэн чинь алуурчны эгчтэй уулзуулахгүй гэж шороо цацан хөөж туугаад дахиж манахаар битгий шагаагаараа гэсэн гээд уртаар санаа алдсан юм. Аргачгүй хэвчтэй. Хууль шүүх нь алуурчингээ тогтоол уншчихсан хойно тэр хүмүүст ямар буруу байх вэ? Охиноо л өөрөө өмөртөл сандаг байлаа гэд нулимсаарч. Хэн нь хэсэг дуурсангүй агчиг болов. Бэхтэр гараа нужгантал базлан хэсэг сууснаа.
Яс 15 жил суугаад гарсан да. Нарснаас гарахад мөөгч минь тасч авлаа. Хөөх юм ихч өтөлж. Манай ихч хүргэн ах хоёр угийн сүүхэтээ улс байсан юм. Үл хөдлөхийн 8 хийж чамгүй хөлдсөн байжээ. Зайсангийн тансаг байранд нь очлоо. Гэр нь хөндөй ханхаа юм шиг нэг л эвгүй оргино. Игч маань зовлон жаргалаа хуурчлаа. Хүргэн ах маань 3 жилийн өмнө зүрхний шигдээсээр өөд болжээ. Эрх дураараа өссөн ганц хүн Америк руу сургуульд яваад эргэж ирсэнгүй гин. Тэндээ хүмүүстэй нөхөрлж буруу замаар ороод жилийн өмнө автын ослоор өөд болжээ. Ингээд муу игч минь хорвоод ор ганцаараа үлдсэн байв. Зовлон гэдэг хэлж ирдэггүй хийсж ирдэг хорвоо хойно. Игчтэйгээ тэрвэрлдэн хоёул сэтгэлээ онгойтл баахан уйллаа. Сайн игчийнхээ буйнаар хэд хоног амралт совилд явж бие овоо тэнхрүүлээд ажил төрөлдөн тусалж хань бараа болон хамтдаа амьдрах болов. Игч маань нэг удаа хөрөнгө зохир тунтрах гэж насаараа мачилаа. Аж зээг эрхлүүлээд жаргаж суух насан дээр ёдор мод шиг ганцаар илгээ твэрч суухч гэжтэй. Надад энэ хөрөнгийн хэрэг алга. Нүд анихаас өмнө газар дээрх ганц дүүдээ бүгдийг шилжүүлж өгнө гэсэн юм. Оонын ивэр шиг хоёулахнаа хойно одоо хөр яах вэ? Аавынхаас гарсны хойтон жил хотын төв зоогийн газар сууж байтал хэр дагвалсан муу хувцастай халамцуур говьлон явж байгаа нь шилэн ханны цаанаас харагдлаа. Гүнхэл таньдаг царай. Би бүр өндөйн босч лавшруулан харлаа. Багын найз нүдэн жаргал байх нь тэр. Би тэр дээр угсхийн гарав. Нилээд холдож явна. Араас нь гүйн очиод мөрнөөс нь татлаа. Уцаарлангүй эргэж харав. Цагтаа нүд хөмсөг болсон цагаан шарам царайтай тарган цадгалан толгор залуу явсан жаргал нүдэн сэлхрэн манийсэн үс нь өрвийсэн түлэгдсэн боорцог шиг хүрэн улаан болжээ. Архины нэгшмэл үнэр ханх тавина. Эхэндээ намайг таньсангүй. Дээрээс доош гүйлгэн харна. Ганган чамин хувцастай чинээлгэр яах гэж өөрийн хоргоосныг тааж ядах мэт гүлэрв. Би багын чинь найз Бэхтэр байна. Чи нүдэн жаргал мөн биз дээ гэхэд миний нүүрлүү тулах шахам ойртоод хэсэг мэлрэн ширцснээ. Намайг тэрвэрэн үгсүггүй уйлж гарлаа. Би найзынхаа мөрөөр тэрвэрэн жаал аргадж зогсоод за хоёлаа цааны газар орж буухлаа гэхэд дими хави амтан үргэн хоёулаа байрны дундх сүйдрвчин жаахан сууй гэд миний ханцуунаас чанган хөтлөлөө. Зараа залгаад өөх гэж явна. Бушуухан нэг мөнд л аваад өгөөч гэв. Замаараа дэлгүүр орж өнөөх мөндлийг авч өглөө. Нэг амсгаагаар талд нь хүртэл явуулав. Хөлсөн чихраад нүдэн гялзж байна. Ойр хавьд хүн амтан байхгүй эл хул сүйдрвчэнд орж суулаа. Шанааг нь даган садрах хөлсөн хэртэй ханцуугаараа шудраад хин гэж нэг найзтайгаа таарах гэж чамайг шоронд дэргэж чадаагүй уучлаарай. Найз нь чамайг аавынд орсны дараахан авгаагаасаа салж засварын газраа зараад тэгээд нэг мүсэн архинд живсэн дээ гэд нулимс туслуулав. Бодоо айлаар хэсүүчлэн арх гударч өдрийг өнгөрөөж байна да гэснэ миний мөрийг илбэн минь найз орон шоронд олон жил суусан хүн гэхэд царай зүс нь хэвээр боос шиг л гялзж явдаг. Хитл би эргчлөөтэй эрүүл саруул мөртөө гудамжны шороо долоож явах ч гэжтэй. Тохуудаа хорвоо юм аа гэд өөрийгөө зөвхөн толгой руугаа шаав. Хожимдсан гэмшил гашуунч хорвоод амьдрах нас байгаа болохоор гутрах хэрэггүй. Найз минь архины имчилгээ хийлгэж.
Чамайг орох оронтой ажил төрөлтэй болгож өгье гэхэд толгой сэгсрэн. Өө, тэр дими. Найз нь хааштай дууссан хүн. Тэр эмчилгээнд чинь хэд явсан. Өөрөө хүсэхгүй, зориггүй хүн архинаас гардгүй юм билээ. Улам л ахаад байдаг. За, тэр яах вэ? Тамхилаач хөө гэв. Бид хоёр тамхилж хэсэг сатааран суулаа. Жаргал овоо тайвшир бололтой духныхаа хөлсийг арчин гүнзгий амьсгаа авснаа ийш тийш хараачлан над руу наалж суугаад. Найз нь нэг маш нууц зүйл чамд хэлье гэв. Олон жил уулзаагүй жаргалд ямар нууц байхыг тааж ядав. Жаргал тамхиныхаа язаарыг хол чулуудан амаа шудраад. Ягав нөгөө хэн ганган гард маань өөд болчихсон шүү дээ гэлээ. Хар багаас мэдэх хангал насны найз ууж идэж наргиж зингэж явсан нөхрөө өөд болсныг дуулаад гол харлан дотор бачуураад ирэв. Хизээ тэрвэ? Юунаас болов гэхэд согтуу машин барьж яваад осолд орчихсон гэсэн. 3 жилийн өмнө дөө. Би тэр үед арай танагтай байж муу найз дээрээ халамцуу давхиад очлоо. Ах дүүс нэмлэгийн гадаа цуглжчихсан авгаан сахиа сууж байна. Намайг хараад гард их л баярлах шиг болсон. Гараараа дохин намайг хажуудаа суулгасан. Эхнэр нь хялан сэхэнгээ нэг л бишээ. Гард эхнэр лүгээ гар зангаж чи түр гараад хүлээж бай. Бид хоёрт ярих юм байна гэсэн юм. Эхнэр нь ширв татаад гараад явчихлаа. Гард нааш ойрт гэж дохив. Би бүр толгойд нь тулж суулаа. Гардын амьсгаан тасалдан найз нь тэсгэргүй боллоо. Амьсгалын аппарат им тарианы хүчээр чаал торгож байна. Нэг чухал юм чамд хэлэхгүй бол санаа амар өгч чадахгүй. Чи харин хүнд ч хэлж болохгүй шүү. Ганцхан Бэхтрийг л шоронгоос гарч ирэхээр хэлээр гэв. Би аманд нь чихээ наах шахам суулаа. Гэтэл би их нүгэлтэй хүн. Бэхтрийн эхнэрийг би хөнөөж гисэн юм шүү дээ гэдэг юм бай. Би бүр хөшиж орхилоо. Золигч нь өвчнийхөө халам дэмэрч солиороо дугаа юм болов уу гэж бодлоо. Намайг үл итгэсэн харцаар харахад гард итгэхгүй байх нь чиний зөв. За чи сайн сонс. Тэр жил би танайд очиж чамтай ганц юм хувааж уугаад гарсан та. Тэгээд гэртээ харах гэсэн дахиж нэг юм уумар санагдаад дэлгүүрээс ганц юм авч Бэхтринд очив. Шар нохойн хашаандаас бол хариугүй барьж итгэнэ. Цэнгүүн гарч ирж хашааны хаалга тайллаа. Бэхтэр охиноо хөдөө өргөж өгөх гээд явчихсан. Өнөө шөнө юм уу маргааш ирэх байх гэж байна. Ирснэх танахаар ороод гарыг даа гэв. Цэнгүүнч боргон уцах нохоогоо уяад гэртээ орохыг урилаа. Бид хоёр баг залуу насаа дурсан чаал буу халж суув. Хөөхөн цэнгүүн чинь миний анхны хайр байсан. Надад талтай л байсан. Таанч гэд уртаар шүүр салтв.
Хаач би гэж нэг олхиогүй амтэн дүлгнээд хэлж чадахгүй явсаар бэхтэрт алдчихсан юм. Цагч нэлээд орой боллоо. Уусан арх доош орж өглөө. Ерөөсөө энэ айтаа боломжийг алдаж болохгүй гэж бодоод татаж чангаалаа. Тэгсэн чи яста хавируулдгүй шүү. Архиндаа зориг орсон би шуудхан бариад авлаа. Гэтэл нүүр амын минь самард маажж цагтаа дуудлаа шүүгээд орилж хашгираад болдгүй. Тэгэл уурын мунхаг архины халуун хоёрын гайгаар амьд нь хүрчээсэн хэрэг. Тэр орой би шуудхан аавынд очиж үннээ хэллээ. Манай аав тэр үед цагдаагийн хурандаа цалтаа нэр нөлөө танил талтай эд мандж байсан цаг. Ганц хүүгийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хүн. Хэрэгээс молторхон молторлаа. Харин бэхтэр мөрдөнд суусныг дуулаад галт сурах шахав. Аав дээр уурандаа багтарсан амтэн гүйж очлоо. Намайг хэрэгээс мултлаад өг гэсэн болохоос бэхтрийг шоронд хийгээд ихгээгүй үсттэй гэж хашгичин самнахад аав юу ч болоогүй юм шиг над руу удаан гихж харснаа. Чамайг хэрэгээс мултлахын тулд хэн нэгнийг золиослох ёстой. Эзэнгүй хэрэг гэж байдгүй юм хөө минь. Чи тэгж их харамсаадгүй юм бол одоо очиод хэрэгээ хүлээч гэв. Үндэ над тэр үед хэлэх үг олдоогүй. Эхнэрийн шоронд болж эр нөхрийн шоронд тарчлаасан 10 хар нүглийн аль муухайг нь үйлдсэндээ харамсавч баршгүй. Нэг гэр бүлийн голомтыг сүрүүлсэн буцар нүглийнхээ горыг амсч эрлэгийн элч намайг эрт тослоо. Энэ тухай эрүүл согтуудаа өөр хүнд амалтва чандал нь ууцлаа шүү гэж амжилан загсан. Хэтэрхий ярьснаас болоод хамаг тамир тэнхэл нь барагдан хоолой нь хорж унах гардын 2 шанаг даган нулимсан сул асгарч байсан юм. 3 хоногийн дараа өвд болсон доо гэд доош тонгойв. Жаргалын хэрдэг болж үжирсэн хөрмнийх нь ингрийг даган нулимс бөмбөрнө. Би тэр үед яг л шүүхийн танхимд 20 жилийн ял сонсч байсан шиг байдалд орсон юм. Намайг заавал буруутан болгож шоронд хаях гээд байсны цаана ийм хувилдаа нуугдж байсныг олж мэдв. Намайг байхгүй үед цэнгүн нохоогоо байнга сул тавьдаг юм. Харин тэр орой нохоо яагаад уяатай байсныг эргцүүлж бодсон бол сэжвэр гаргаж байсан байж магадгүй. Гашуун гэхэд дэндүү гашуун. Харамсалтай гэхэд дэндүү харамсалтай байв. Нүдэн жаргал хэдий гудамжны архичин болсон ч худлаа хэлэхгүй хүн гэдгийг би сайн мэднэ. Эхнэрээ алдсан гоник зовлон, охиноос хагдсан сэтгэлийн шарах, шоронд 15 жил амьдын тамд тарчилсны эцэст үнэн тодров. Асар их үнцэнтэй үнэн байжээ. Нэг талаар сэтгэл уужрав. Би эхнэрээ алаагүй гэж хорвоогоор нэг хашгирмаар санагдлаа. Жаргал салхтаа дараа уулзах хэрэг гарвал найз нь их дэлгүүрийн хаваас холдохгүй гэснэ миний гарыг атган. Найзынх нь эхнэр бойс эмэгтэй байсан. 3 жил болоход жирэмс болоогүй. За тэр ч ах. Хамгийн муухай нь ажлынхаа газрын залуутай ужилдж байгааг нь би мэдсэн. Ханилаад 3 жил болоод намайг хуурж байгаа хүн цаашдаа насаар минь хуурах үзгээс дотор давчтаад үндэ төвч чадаагүй. Уурлаж гомдохдоо ганц сайн алгадчихад ган хийч дуугарлгүй гараад явчихсан юм. Эргэж буцаагүй. Тэгэл өдий хүртэл хотоор гэр хийж ходоодоо харвсаар дүүргэж явна да. Найз нь. Би ингэж л өөрийгөө хорлсон.
Би хэн нэгнийг хохироогоогүй. Тийм ч болохоор сэтгэл амар явдаг та гэж итгэл дүүрэн хэлээд салж одлоо. Би сүйдрөвчөнд элдвийг бодон удаан суулаа. Гэвч одоо энэ яриаг хинч үнэмшихгүй болохоор би өөртөө хав тарж үлдээхээр шийдсэн юм. Гэд чимээгүй болов. Викторийн урт яриаг сэтгэл өмрөн сонсч суусан бэлгүн. Та тэгэд охинтойгоо уулзсан уу? Ирж хайсан уу? Гэхэд охин минь намайг ээжийн хөнөөсөн алуурчин гэж насаараа зүхэж яваа байх. Надтай уулзах бүхэл нэрийг минь ч сонсхийг хүсэхгүй биз. Би ямар нүрээрээ уулзах вүлээ гэд шүүрс алдав. Хоёулаа тамхиасaan тус тусын бодолд автан хэсэг суулаа. Виктор гэж гүнзгий нэг амсгаа аваад суудлаасаа босов. Дэндүү бараа юм ярьж дүүгийн сэтгэлийг тавгуутүүлчих шиг боллоо. Хоёулаа гарч сүйдрвчэнд сууя гэлээ. Гадаа нар ээж шууд жиргэж байлаа. Сэтгэл дотроо богсч явсан бүхнээ ярьж санаа нь амарсан бололтой гараа алдлан сунааж хэсэг зогссноо. Үртэй үндэстэй гэр бүлтэй хүнч сайхан шүү. Дараагийн хагас бүтэн сайнд завтай бол эхнэр хүүхдээ дагуулад ирээрээ. Хэдүүлээ мах шарж пявонга жаал буухалыг гэв. Бэлгүн толгой дохин талархаад хөдлөв. Гэртээ очиход үд дунд өнгөрч байлаа. Эхнэр нь цойвон хийжгсэн хүлээж суув. Чи ч н удаад хаашаа алгуулчихваа гэхэд дааган толгойн оройдох байшингийн ахтай танилцаад гэрт нь жаал буухалж угаад ирлээ. Сайхан зантай хүн байна. Дараагийн хагас сайнд бид хэдийг бөөнөрөө ирээрэй гэж байна лээ. Ганцаараа уйддаг бол та гэхэд эхнэр нь за тэгвэл гурвуулаа айл хэсчтэй гэд инээмсэглэнгээ охиныхоо хазрыг инхрийлэн элбэв. Таньж мэдэхгүй хүнээс цэрвэж магадгүй гэж бодоод орон шоронд орсон тухайд нь ам нээсэнгүй. Зөгн дулаан салхигүй тогтвон өдөр байлаа. Багуудын алдад гурвуул толгой өвд машинаараа өгсөв. Виктор тэднийг холоос харсан бололтой хашааныхаа үүдэн дээр гараараа даллан зогсно. Минь тусаа мэдлцээд хашаа руу норлоо. Сүйдрвчний урд ширээн дээр чихэр жимс, ундаа ус, элдв амттан шарайраг эгнүүлэн өрчээ. Аргагүй л нэг нүнжигтэй хүн шиг ширээ засч. Цэнгэлтэй танилцж гар бариад. За та хэд нэрлэх юм байхгүй. Гэртээ байгаа юм шиг л тоглаарай. Ах нь отоохон мах шараадах гэд шорлогийн зууханд галаа өртлөө. Удалгүй гахаан шарсан махны хурц үнэр хамар зоргиж эхлэв. Охин нь нааш цаашгүй мод бутад цэцэг навч сонирхон их л таатай байв. Дөрвүүл шарсан махаа амтрахан зооглож шарайраг шимэн энтрийг хуучлан хэсэг суув. За бүгдээрээ гэрт орж жаахан буу халъя гэд Виктор суудлаасаа босов. Охиноо хөтлөн араас нь гурвуул орлоо. Цэнгэл байшингийн тогтох тавилга сэлтийг хараад хөөх гэж битүүхэн дуу алдав. Охин нь өөрөмсөг загнаж модны ураар хийсэн баримл сэлтийг шохоорхон барьж үзнэ. Виктор одоо жаахан дуулж хөгжилднө гэд том дэлгэц асаалаа. Яг л дуун зэнгүүний газар орсон мэт санагдахаж. Гуруулаа ээлжлэн дуртай дуугаа сонгон дуулав. Цэцэглэн охин тэднээс дутсангүй өөрийнхөө мэддэг дууг эвлэгхэн цангинуулахад бөөн инээд хөөр болов.
Бэгтэр их л жаргалтай байгаа бол та нүүр дүүрэн инээмсэглэж буудан дээр тоглон суугаад. За одоо бэлгүүнийхээ эхнэрийн гарын хоолыг идэндээ өргөчөнд өвхөрөх хойно гахаа дахиа загсны мах бий. Дуртай хоолоо хийгээрэй гэв. Цэнгэл жуумалзан инээмсэглэнэ. Бэлгүүн тохоогоороо яварч. За чи өөрийнхөө дуртай халуун ногоотой дахианы шөлөө хийгээч хөө гэв. Цэнгэл шаламгайлан босч хоол хийх ажилдаа орлоо. Бэгтэр ханын шүүгэнээс том шилтэй виски гарган задлж. За сайхан танилцсны хоёулаа нэг тулганаа гэд морин хундганд дүүргэн хийж түүнд барив. Бэлгүүн толгоогоо илэн би ч хаяа нэг шараа аргил гэхээс хатуу юм ууж чаддгүй юм аа. Ахын хишгийг тогтооё доо гэж дог хэлээд нэг томхон болгоснаа. Хөөх гэж хэлээд ярвайн амаа дарав. Хоол иж байсан Цэнгэл эргэн харж инээмсэглээд манай хүн ч хаачч хатуу идэнээс хол шүү гэж сайшаах үг хавчуулав. Уур савссан халуун ногоотой дахианы шүл бэлэн болоход Бэгтэр босч хөргчөө уудлаад төрөл бүрийн хачир авчран ширээ дүүргэн өрлөө. Бүгд шуугилдан дахианы халуун шүл ууж хөлсөн бурзайн хоолны амттай сайхныг шагшин хөөрөлдөцгөн. Бэгтэр том аягаар хоёр угсруулан идээд шанаагаа даган урсах хөлсөө ханцуугаараа шударч ойрд идээгүй сайхан хоол байна. Хар хөлс цовж хамаг бие тавирлаа гэд хөхүүнээр инээмсэглэв. Хооллож дуусаад тэд гадаа гарч сөөдрөвчин суулаа. Жин үдийн халуун бууж урин салхи таатайхан сэвшин. Бэлгүүн та дараа 7 хоногт манайд зочлоорой гэлээ. Бэгтэр нэгийг бодомглон чимээгүй сууснаа. Ах нь эх 7 хоногт хот орж ажил төрлөө зохицуулна. Тэрний дараагийн 7 хоногт болох уу гэв. Цэнгэл хажуугаас үг нэмж та завтай үедээ хэдий ч чамаагүй очоорой гэж урайлгхан хэлээд инээмсэглэв. Тэд холойрын сонин сайхан хүүрнэлцээр нэг мэтгэд нар тонгоожээ. Гурвуул их л баяр хөөртэй гэртээ ирэв. Охиноо унтуулж хаад хоёул тэврэлдэн хэвтэж энэ тэрийг хүүрнэв. Цэнгэл энэ их л баян хүн байх та юу хийдэг юм бол? Үл хөдлөхийн 8 хийдэг гэсэн. Нэрээ чамд нэг юм хэлэхэд тэр хүн над руу үе ширтээд байсан шүү. Эвгүй ч юм шиг гэд айлгуутан инэв. Бэлгүүн эхнэрийнхээ хацраас чимхэн бодоход чам шиг охинтой л байлгүй дээ. Чи арай буруугаар ойлгосон юм биш үз гэхэд Цэнгэл түүний хамрыг чимхэн за битгий мангартаад бай. Би зүгээр л хэлж байна штэ. Нүдэн дулаахан тогтоо сайхан хүн байна лээ. Одоогийн баячууд чинь хамрт нь баас түрхч гсэн юм шиг ярвалдаад дуугарч ядаад хянцглаад байдаг үсттэй гэд жиг инэв. Бэлгүүн хүн янз шүү дэхөө. Юм үзэж нүд тайлсан эр хүн гэдэг өөр л дөө гэд хацрыг нь илв. Цэнгэл нөхрийн хөв зүгээр тэврэн байшин нь гадан дотноггүй ямар гоё юм бэ. Хоёлаа ийм байшинтай болчихвол ястай жаргаж өглөө шүү гэхэд Бэлгүүн за яах вэ хөө. Эрүүл сарвал өвчин зовлонгүй өр ширгүү байхад болно доо гэд үсийг илбэхэд Цэнгэл уруул дээр нь оцон үнсэв. Хоног хугацаа нумаас алдуурсан сум шиг сүмхэн нисч нэг л мэтгэд 14 хоног өнгөрч амралтын өдөр болов. Өглөө эртлэн босч ойролцоох дэлгүүр орон хүнс цоглууллаа. Цэнгэл гэр орноо цэмбийтл цэвэрлэж өөрийнхөө өмсөх дуртай галуулаан бошинзоор гангарч дууйлан ширээгээ засна. Бэлгүүн мод түлээ бэлдэж хашаороогоо цэвэрлэн хэрэндэл хөл хөгсөөн болов. Үд өнгөрлөө хүлээсэн зочин ирсэнгүй. Хамаг юма жин там болгосон Цэнгэл Бэлгүүнээ чи нэг очоод ирэх үү дээ гэв.
Бэлгүн дугуйгаа хам хурдаар нь жийсээр дааган толгой өгсөн гарч ирэхэд хашааны явган хаалганд цоож зөөсөн харагдав. Дээд доо давхрын том цонхнууд бүгд улаан хөшгөөр хаалттай. Ажил нь л амжсангүй дээ гэж дотроо бодоод гэр өдөө буцлаа. Цоожтой хүн алга байна гэж хэлхийг сонсоод цэнгэл илтэд урам хавгарч хошуугаа унж олов. За маргааш ирэх байлгүй дээ. Юу ч болсон орой болтол хүлээе гэж бэлгүн аргадав. Маргааш нь өглөө эрт босоод байшингийн гадаа очисон боловч Анайл цоожтой хэвээр байв. Би энэ мууцсан юм шиг байгаа гэсэн битүүхэн төгшөөр төрлөө. Энэ тухай их нэртэй цохилгосонгүй. Цэнгэл манайхыг голсон байлгүй дээ гэж гомдонгуй хэлээд охиноо тэрэн гадагш гарав. Түүнээс хойш тэр байшинд дахиж хүн үзэгдсэнгүй. Бэлгүн амралтын өдөр болгон дугуйгаар тойрч үзнэ. Цоожтой хэвээрэл. Байшингийн галуулаан хөшгнүүд татаастай хэдийч хүн орж гарч байгаа болов гэмээр мод бутгийн тайрч зассан. Хашаа хороо нь цэвэр цэмцгэр тохлог тухлог хэвээр. Өдөр хоног улирсаар 2 сар өнгөрөв. Нэг амралтын өдөр хашаандаа ойр зуур юм хийж суутал үүдэнд нь хар машин тоос татуулан ирж зогсов. Машинаас бууж ирсэн буурал халимгтай чамин хослолтой хижээлдүү насны цэмцгэр хүн онгорхой хаалгаар шагаан энтрийг сэрэмжлэн харснаа толгойд өгч. Бэлгүүнийх мөн үү гэлээ. Мөн гэхэд заашгүй дээ. Би өөртөө ч уулзах чухал ажилдаа явна. Өмгөөлөгч базар гэд гар сунгав. Хоёул дотгош орлоо. Цэнгэл үл тэнэх цэмцгэр хүнийг гайхшран харна. Өмгөөлөгч түшлагтэй сандал тухлан сууж тавгтай чихрээс нэгийг авч амдаа хүлхээд өвөр дээрээ тавьсан хар цүнхээ уудалж богтуутай захиа гаргаж ирв. За та хоёр энэ захиаг эхлээд тухтай уншчих. Дараа нь ярилцъя гэлээ. Захианы дугтуун дээр ямар нэг нэр хаяг байсангүй. Бичгийн цаасыг 4 нугалсан захиаг тэнэлгэн буйдандаа тухлан суув. Цэнгэл хажууд нь чагч суулаа. Та нар маань бүгдээрээ сайн уу? Энэ захиа очих өдрийн мэндийг охиндоо хүргэе. Аав нь сүүлийн 5 жил охиноо ирж хайлаа. Өөрийнхөө туулсан амьдралыг юу ч үлдээлгүй бэлгүүнд ярьсан болохоор тэр чамд бүх үннийг хэлж өгнө. Миний охин 5 настай балчир байсан болохоор хилс хэрэгт гүтгэгдэн хатуу газар орсон аавынхаа тухай юугаач мэдэх билээ. Аав нь хатуу газар 15 жил суухдаа үргэлж охиноо бодож санж битгэрч охиныхоо төлөө амьд явах ёстой гэдгээ ухаарч амьд гарах учиртайгаа ойлгосон юм. Охинтойгоо уулзахын хүсэл нь их байсан ч аавын алуурчин гээд шүүх ял өгсөн болохоор надад чиний нүрийг харах зүрх зориг хүрээгүй. Битүүхэндээ ээрж хайж ядаж холоос жуулав царай төрхийг чинь харах юмсан гэж өгүүлэх болсон. Хатуу газраас гараад сайн игчийн буйнаар хүнээс дутахгүй сайхан амьдарч байсан ч үр үндэс минь болсон охинтойгоо уулзсан гэх хүсэл намайг амар заяа үзүүлэхгүй байв. 2 жилийн өмнөөс амьсгаа давчтан бөгшүүлэн ханиалгах боллоо. Эхэндээ ч тамхи их татснаас болоо биз гэж бодоод нэг тоохгүй байв. Сүүлдээ шүн амьсгал боогдох гэж байгаа юм шиг санагдан хамаг бие хөлөрч унтаж чадхаач байлаа. Эмнэлэгт үзүүллээ. Уушгины хор тавдрын эцсийн шат. Эмчилгээгүй гэсэн онш сонслоо. Энэ үеэс л үхэхээс өмнө заавал охинтойгоо уулзна гэсэн зорилго тавьсан юм. Тань талаараа хөөцөлдсөөр чамаа хүнтэй гэрлэж хүүхэдтэй болсныг олж мэдлээ. Тэр бүхэл амьдарч байгаа газрыг чинь хүртэл мэдж авсан юм. Гэвч өдий олон жил ээжийн нөхнөөсөн алуурчин гэж бодож яваа охиныхоо нүрийг харна гэдэг халуун цаг атгахаас ч хэцүү санагдсан. Чиний сэтгэлийн шарахыг хөндөж нус нулимстай ч хутгахыг хүсээгүй болохоор би өөр арга сэдсэн юм. Танаа хойд талын толгой хавийн газрыг өндөр үнээр хөдөлтөн авч
байшин барьлаа. Охинтойгоо ойрхон байх гэж, охиноо ойроос харах гэж л тэр шүд. Аргаа барсан хүний л сэтгэлээ тайтгаруулах гэсэн оролдлого юм да. Манай байшингаас танах алган дээр тавьсан юм шиг л илхэн харагддаг. Би сайн татдаг хоёр нүдний дурангаа сунгаж, хашаан дотроо охинтойгоо тоглож байгаа чиний царайг хараад гар минь салган чичирч, зүрх минь оволцсон, нулимс сад тавин асгарсан юм. Яг л цэл залуухан 25 хайрт хань минь миний өмнө дүрээрээ зогсож байв. Ээжтэйгээ улсны тусал шиг адилхан байх юм гэж огтхон ч төсөөлж байгаагүй лээ. Ингэж олон жил зовж шаналж бүгсч явсан сэтгэлийн шарах багч гисэн нэмгэрсэн юм. Би өдөр болгон дуран тавьж охин чамаага бас бяцхан зээгийн харж суух л миний амьдралын баяр баясгалан учир утга байлаа. Таач амь нас минь өдөр хоногоор хэмжигдэж байгаа болохоор хаяа гониглох хэдий ч үхэхээс өмнө үнэн мөнийг охиндоо дам хүнээрч болов туулгая гэж арга хайх болсон юм. Би өөрөө шууд чам дээр очиод үннээ хэлье гэхэд хэн үнэмших вүлээ. Өөрийгөө цагаатгах гэсэн арчаагүй л хүн харагдана. Аав нь тэгхийг хүсээгүй учраас нөхөртөө ч ойртох арга бодсон хэрэг. Тэгээд ойртохоор барах уу? Бүглж авсан үгээ бүгдийг дэлгэж сая нэг санаа амарсан. Нөхөрт чинь харахуулахгүй тулд охиноо ирж хайсан тухай огтхон ч дурсаагүй. Тэр бүхэл хаширн дээр гэж бодоод Бэктэр гэсэн зохиомол нэрээр танилцсан юм. Таагуурыг манад ирж өнждөг өдөр хичнээн их баяр жаргалтай байсныг үгээр хэлж үзгээр бичих нь аргагүй. Олон жил шоронд зовж даржилсан гуниг зовлон минь тэр өдрөл ариун булгийн усаар угаасан мэт оргүй арилсан юм. Миний үр үндэс хорвоо дээр мөрөө үлдээж явхад над үүнээс өөр аз жаргал гэж юу байх вэ? Билгүүн зөөлөн сэтгэлтэй сайн залуу байлээ. Миний охиныг лав зовоохгүй. Аавыг орлох сайн ханиа хайрлаж яваарай. Та гуравтаа аз жаргал хүсье. Удахгүй дөрвүүлээ 5-6 болно. Би хорвоо дээр удам залгах цор ганц үртэй учраас өөрийн бүх өв хөрөнгийг охин чамдаа гэрээслэн үлдээж байна. Юу гарч дутаж гоцохгүй. Хүсснээрээ сайхан амьдрахад элбэг хүрлцэх хөрөнгө бий. Охин минь аавтайгаа цуг байх байсан тэр цаг хугацааг юу ч орлож, юу ч нөхөж чадахгүй ч аавынх нь эцсийн ганц чадах юм энэ байна. Нэрэн тийм. Билгүүн манай улаан хүчгнүүдийг хараад гайхаж байх шиг байсан. Би ээжийн чинь төрсөн өдрөөр гал улаан даашинз бэлгэлж билээ. Хань минь түүнийг өмсөх дуртай гэж жигтэйх. Түүнээс хойш улаан өнгөнд дурлах болсон юм. Цог залбоотой, сэтгэл сэргээдэг сайхан өнгө гэнэ. Улаан пальто, улаан хүрэм, улаан цов, улаан гутал, улаан цүнх гээд юм бүхэн нь улаан. Тиймээс ээжийг чинь дурсаж улаан хөшиг татах болсон хэрэг шүү дээ. Хотод байгаа байр савны түлхүүр нүдэн жаргалд байгаа. Аавын чинь багын найз. Архинаас гараад надтай хамт бизнес хийдэг болсон юм. Та хоёр их тус дэм болох байхаа. За ингээд урт захиагаан үүгээр өндөрлөе. Энэ захиаг унших үед аав нь аль хэдийн нөгөө ертөнцид очисон байх болно. Охиноо чанга тэврэн үнсье. Миний хүүхдүүд хэдэн биений түшиж сайхан амьдраарай. Чамдаа бас та нартай хамгаас хайртай аав эдэр сүрэнгээсэн гэж. Захианд автаад орчин тойрноо мэдрэх сөхөөгүй болсон билгүүн сая нэг нүд салган толгоогоо өндөлгвөл цэнгэл садран урсах нулимсаач арчих тэнхэлгүй
мөрөө чичгнүүлэн уйлсаар байлаа. Бэлгүн гүнзгий санаа алдаад мөрөөр нь тэврэв. Тэр хоёрыг анхааралтай ажиглан суусан өмгөөлөгч хоолой засаад "За одоо тайвшираад гол ажилдаа орох уу да. Талигаачийн 49 хоногийг гүйцээгээд нааш гарлаа. Май. Энэ дааган толгойн байшингийн түлхүүр. Гэрээсэллийн дагуу өв хөрөнгө шилжүүлсэн гэрээтэй танилцаад гарын үсэг зураарай" гэж хэлээд хадгаламж болон үл хөл хөрөнгийн жагсаалт бүхий натраадын тамхтай 2 хуудсыг Survive. Зохиолыг бичсэн Хөх толбот төмөр очир. Уншсан Эрхэнбаярын Батторж.